Зөөрэ минь шүү. Ганцлаа чин ганцаардахгүй. За тэгээд юуны өмнө тийм ээ манайхан ингээ сошиалд үнэхээр монголчууд бид нар ингээ сошиалд нэрээ бас хитрхи хутгалдаж штэ. Өнөөдөр яасан мөн дуучин амархуу уус аймагт атсан чинь тэр нэг Монгол Ардын намын нөхөр юм уу да тэр аймгийнх нь Ховд аймгийн старгийн ордогч юм уу юу шиг тэр нөхөр нь одоо юугээд чиглэсэн. Тэр хоёр хүний одоо сайн мог дэнсэлж штэ. Монголчууд сошиалд тэр хоёр хүний сайн мог дэнслээ, тэр хоёр хүний хэрүүлийг, тэр хоёр хүний хин сайн гэмтрэгтэн, хин муу гэмтрэгтэн бэ гэдгийг бараг шүүж хэлцэж байгаа бололтой харагдаж байна. Өгсөн баас ерэн зүгээр яг үндсэндээ хар тамхи гэдэг ч буруу, тэр хүн заазардаг тэрч буруу. Яг үндсэндээ сайн тал ерөөсөө байхгүй. Би энэ дэр бол үзэл бодлоо илэрхийлэхгүй. Ерөнхийдөө энэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот тийм үү? Хэмжээндээ бүр хэтрээд алга болчихсон. Одоо тун удахгүй тэг зогсолтонд орно. Монголчууд бид нар нийслэл Улаанбаатар хотын иргэд бид нар угаасаа орхоосоор ямар ч гарт гаргалгаа байхгүй. Энэ туулны хурдын зам гээд маш том төсөл тийм үү? Улаанбаатар хотын хаагур дайраад орно ч гэлээ зөндөө юмуд ярьж исэн. Тэр төслүүд нь одоо нам гацаа зогсчихсон. Би хэлээд байгаа шүү дээ. Бадарчин баярлах болоогүй. За ёо. Наад улсын хурлын чинь гişүүд энэ Монгол улсын ерөнхий сайд улсын хурлын чуулганд ямар ч гэсэн 100 мянган иргэдийн гарын сүнс одоодаг аяна уржидраас бол албан ёсоор хэлж эхлүүлсэн байгаа. Ямар ч гэсэн нэг өдрөөс ямар ч дээд зэрэг парламентд өчтөр албан ёсоор сууршилсан байгаа ажлын гурвууд бүртгэл явд юм байлаа. Тэгэхээр линкээ тавиад явна. Хувь чадар маш олон иргэд орж ирээд за гандамраа хаан зурх вэ, яа зурх вэ, хаан нэгдэх вэ гэж зөндөө ярьж байгаа. Зүгээр бадарчин бол баярлах болоогүй бисэн шүү дээ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь тэр чигээрээ багтдгийн шүү. За ёо. Та нар өдөр 50-60-аар гарч ирээд 2 сая шахуу нийслэл Улаанбаатарын иргэдийг та нар төлөөлж амжихгүй. Үнэхээр энэ сошиалд энэ хар PR яг үнэнгээл хэлье. Өнөөдөр иргэн гандамраа яг 47 мянган гар бараг 48 мянга төгсөж байгаа. Өнөөдөр ингээд 100-200 хүний нүд харахгүй өнөөдөр ингээд огт иймэрхүү байдалтай явж байгаа. Гэхдээ удахгүй сайжирна. Хамгийн гол нь гандамар гэдэг хүн өөрөө зогсдгүй хүн байгаа байхгүй юу? Би хамгийн гол нь ямарваа нэгэн юмны хойноос явахаараа тултал эцсийн хүртэл явдаг. Би Монгол улсад захин мөрөдөд одоо мэд дасан зогсоох хуулийг 300 гаруй хоног тэмцчээж одоо энэ Монгол улсын ерөнхий захиргааны мослын учрал хэрэглэх газрын дарга байхдаа надтай хамтарч намааг дэмжиж тийм үү? Энэ хуулийг батлуулсан. Өнөөдөр яагаад монголчууд өнөөдөр бид нар үнэхээр нэрэ таг толгоонд өнөөдөр бид нар нэрэ өндөө араачтай нэрэ сошиал нэг юм гарахад тэрэндээ талцаад толгойтой болгон да ялангуяа хэдэн 150 60 70 80 90 100 мянган дагчтай олонний танилцуулд нь дэсэлж байгаа. За магадгүй тэр амархуугаа дуучин хард амгны хэрэгээр ял иргэм авсан байж болж гэн. Тийм үү? Тийм байна. За тэр хүн алдаа оноотой байна. Хард амих бол буруу. Хард амих бол буруу. Би хэлж хард амих бол буруу. Яагаад буруу хард амих? Нэгдүгээр. Хоёрдугаар тэр уус аймгийн тэр засал даргатай нөхөр ямар хэрэгтэй? Хүн алдаж амж болно. Ямар ч явж болно тийм биз дээ. Хүн тоглолт хийгээд хүн ирээдүйг гэл гээдтэй сайхан амьдрал харах хэрэгтэй үстэй. Гэлгээлээр яваа тэр хүн тоглолтоо хийгээд 18 аймгаа тойрохоор тэр чилжих ямар хэрэгтэй? Зүгээр л тэр юм байдгаараа байгаад явдгаараа л яв. Төө жишгэрэл явах ёстой байхгүй юу? Ойлгож байна уу? Аль альных би энэről дэрсэхгүй гэсэн шүү дээ. Би тэр хард амигчин татсан, хард амигны нэрээр ялдагдсан амархуу дуучин тэр аймгийн засваргийн ордч гэлөө энэ чиглээд Монгол Ардын тэр аймгийнхаа намын дарга юу ч юм дэ одоо мэдгүй. Засвар даргын ордч юм уу? Тэр хүний буруу зүгүүд би ярихгүй. Өнөөдөр хамгийн гол ярихтай чухал зүйл бол энэ Монгол улсын нийслэл Улаанбаатарт хөгжих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Миний хувьд бол байр суурьтай байгаа. Надад тийм гэрээ контракт хийгээ тэгээд явсан юм тэдрийг одоо энэ Үнэнбаа худлаа намын дээр нөхрийн дээр намын нөхөр яас 200 хэдэн тэрбум төгрөгийн юу авсан гэдээ асуудал энийг шалгах хэрэгтэй шалгах зөв. Гэхдээ ажил нь явах хэрэгтэй байхгүй юу? Шалгахад ажил нь явах хэрэгтэй. Өнөөдөр ягаад амийн гол нь өнөөдөр гандамар гэдэг хоолоогоос зөөлөлт юм уу? Энэ 47 мянган дагагч 47,800 хүрсэн байл одоо 48 годохгүй хүрнэ. Ийм дагагчтай пэйж агал лайв хийхээр өнөөдөр бүр нэг ширхэж нүд гарахгүйсэн. Нүд гарахгүй болсон авиж репорт болог хийж байгаа. Гэхдээ би хэлж байгаа. Энэ 40 50 60-аа улсууд өнөөдөр нэг 30 гаруй хоног тэмцээд
ингээд Монгол улсын нийс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг тас цохоод, зогсоогоод энэ ерөнхий сайд учрал нь бас зогсоогоод тийм үү? Учрал ерөнхий сайд сайн ойлгоогүй байж болно. Юм болгоныг бас хараар бодж болохгүй. Сайн ойлгоогүй байж болно. Тийм үү? Ард иргэдээс маш их гомдол ирлээ гэж ярьж байна. Ард иргэдийн маш их гомдол байна. Эргэлзээ, тэнгэлзээ байна. Энэ бүгдийг одоо дуусныхын дараа нэг ширхэг яаны зүрээ гарахгүй болтол энэ том төсөл хулгай лөөвөр яваагүй байх юм бол энэ ажил явна гэдгийг өөрөө амраа хэлчихсэн. Энийг бол мэдчихэж байгаа. Тэгсэн ч гэсэн Монголын ард түмэн гэж байдгийн шүү. Би нийс Улаанбаатарын иргэдийг уриалсан, монголчуудаа уриалсан, маш олон иргэд над руу орж энэ гарын үсэг зурнаа гэсэн. Ямар ч гэсэн нэг өдрөөс албан ёсоор дээцэг парламентд суушаад ирэхээр миний би яаж ихэд 2 3 4 хэвлэл мэдээллийн байгууллага руу усч гад нэг 10 мэд хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэвлийн баг ордож ард түмэндээ түгээмээр байгаа юм. Тэгжээж энэ улс орон даяараа тийм биз дээ. Нийслэл 3 хот тийм биз дээ 18 аймаг ингээд дүүрэг сумдаараа хүрэх байх. Ер нь бол буруу юм бол би яриаггүй. Яг энэ чигээрээ байх юм бол тэг зогсно. Тэг зогсон шүү дээ. Энэ яагаад энэ туулын хурдны замыг л одоо барихаар гол ус ширгэд алга чинь хамаг байгаль дэвтэлтэй гэж яриад байгаа улс чинь өөрсдөө жигхэн байгаль дэвтдэг улсууд юм биш үү? Тийм шүү. Оюун гэрэл гэдэг эмэгтэй бол өнөөдөр туулын бурсыг ярих хэрэггүй, туулын сайхан зингэг усыг ярих нэргүй хүн байхгүй юу? Наадмын чи өөрөө туулын бурснуудаар хаус барьсан байна гэдгийг нийт Монголын ард түмэн сошиалаар гарсан маш олон иргэд бид нар очиж харсан. Би өөрөө очиж үзсэн. Иргэсэн даргатан ямтангуудыг өөдөө 50 сайхан амьдралын төлөө дуу чимээгүй туулын бургасан тийм үү? Байлгахын төлөө өнөөдөр энэ Монгол улсын нийс Улаанбаатарын бүтээн байгуулалт хэрхэвч гатаж болохгүй гэдэг би байр суурь байгаа. Байр суурь их байгаа. За манайха шэр гэдэг үуч. Шэрлэдэг манайха. Үнэхээр нэрэ энэ төвжил гэдэг юмас чи үнэхээр нэрэ зүрхээ ахуулж ирсэн Монгол улсын нийс Улаанбаатарын иргэд бид нар гэрээсээ гараад хин нэгэн ажил төрөл явж байгаа тэгээд 4-500 зогсож чинь хаяа бүр тэг зогсож чинь ийм л нөхцөл байдалтай өдөр бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэр туулны хурдны замыг шалгаж байгаа бол хууш шүүхийн байгууллагын яаралтай хурдан шалгаад энэ төстэй хурдан явуул та. Үнэхээр харамсалтай байна шүү дээ. Юм хийхгүй бол нэг загинж хараалгана. Хийхээр нэг загинж хараалгана тийм үү? Одоо Нямбатар гэдэг хүнээс янз бүрийн өө гарахгүй болохоор гэр бүлээр нь үр хүүхдээ нь охиноор нь оролдож байгаа. Янз бүрээр дормжиж байгаа. Тэгээд тэр нохоогоор дормжиж байгаа. Үгүй ч одоо нохоо шүү дижэн үү яа нөө энэ ч ямар хойд солонгос шүү дээ. Альсан Монгол бол нохоо дижэн үү нохоогоо яа нөө энэ тэр ямар байдлын байна нэрэ. Тэгээ өнөө худлаа намын тэр тэмцдэг гэж гараад нодлон танаас санджгаад 2022 оны нүүрсний жагсаал гэдэг тогтоотой хамт гарч дүүгээд гарч хэмбэлээ гадаадаж ирсэн гэдэг турхаа бор нөхөр чинь Нямбатраа биестэ нэр бид нар монголчууд танаа нохооноосоор амьдарч штэ гэд хуцаад байгаа юм да. Араач Монголын ард түмэн нохооноосоор амьдаа тулаагүй заяа. Бити хуцаад гараа заяа ой. Үгүй нэр Монголын ард түмэн араа нохооноос айлын тэжээр нохооноос доор амьдарна гэж түүхэндээ байхгүй заяа ой. Станууд нэрэ айгүй муухай манайхан зүгээр альва нэгэн ямар нэгэн хүнийг дэвсээд ирлүүл дээрээс нэрээ дэвсчихэд заяа. Тэгээ нөгөө олон трол армууд нь нийлсэн барьж идэхэд хуцчихэд та нар ой. Та нар тэр хүн нохоод ижин үү яануу тэр огт байдлыг байхгүй ойлгож байна уу? Бити хамгийн адгийн юм бол гэр бүлээр нь оролцож. Энэ бол огцрог амархны 2 дугаар анги гарч яана гэдэг шууд бодтер үнэн байна. Отгонбаатар маатар идэр бол нэг актер нэг баялагын сангийн хуулийн төлөө мөлөө тэмцсэн хүн биш штэ. Би баялагын сангийн ухаан удаг ордоо авъя гэж Жанжисгодын талбай дээр огцрог амархан жагсаалын өөдөөс 300-400 залуучуудын өөдөөс цор ганцаараа 13 хоног тэмцсэн. Тэгэхэд энэ Отгонбаатар 9 юм ирээгүй. Энэ усад ирдэггүй. Зарим усуудын шүүмжлээд байгаа үнэн штэ. Жүжигчин яста мөнгө өхөн байхгүй маа гэж хэлж заяа. Би мөнгө авдаг улгаач би биш заяа ой улгаач минь. Энэ лавг гэдэг энэ мөн хошдог одоо дандаа ингээд лайв болон дээр орж намайг ингээд янз бүр доромжлно. Фестагийн аяг одоо гарч жигхэн болоо гэлтэн харин.
Би тэгж мөнх төргөний хойно манайс явдаг хүн биш ээ мó. Троолуудаа заа над мөнгө хэрэггүй заяа. Над сайхан эх орон хэрэгтэй, над сайхан цэнгэг агаар хэрэгтэй, над сайхан миний үр хөөхтүүлдэг энэ нийс Улаанбаатарт сайхан таатай орчин бүртгэх, эко орчинд бүртгэх ёстой заяа. Хитстанууд нэрэ мөнгө ярьсан талрууд та нар моосаа шиг өстөө мөнгөөр нэрэ өөрийнхөө үзэл бодлыг худалдагч би биш заяа. Хулгайчаад мэн заяа. Хогийн хулгайчаад нэрэ. Өнөөдөр би хин нэгний бүх толоодгүй хин нэг нь навшуудыг би дахин шүтдэггүй учраас би яг өөрийнхөө амьдарч байгаа. Би хизээч гэж буруу зүйлээр явахгүй. Бурхан Тэнгэр гэж байдгийн бол яг Бурхан багшийн зорсон зургаар өөрийнхөө хүсэл тэмүүлээр өөрийнхөө үзэл бодлоор явна. Урагшаа явна. Энэ хотод хуурбаг, энэ гүтэлэг дарамжлаад бүр хэрэгс гэтэрсэн энэ Монгол улсад. Ерөөсөө Монгол улс хууль шүүхийн байгууллага гэж байдаг нэртэй болж эхлээд сошиалар ялдаг болсон хин нэгийг. Ойлгож байна. Хин нэгнийг ялна, хин нэгний дарамжтан, гутаан дарамжтан тэг араас нь хууль шүүхийн байгууллага хөддөг болчихсон. Энэ бол эмгэнэл үнэхээр. Эмгэнэл цааш нэ. Нямбатар гэдэг хүнтэй бол нэрээ дүүцэд ажиллахаар хүн бол энэ Монгол ардын намд байхчгүй энэ нийс Улаанбаатарын даргуудаас хамгийн сайн ажилласан Нямбатар заяа. Та нар намайг инхээр одоо бас Нямбатарын нохоо гэж хэлнэ. Та нар юу гэж хэл заяа. Би хэзэж үзэл бодоосоо уруудаг хүн би биш. Үнэн мөнийг ч хэлж байна. Яг өнөөдөр Гантамар гэдэг нь аяг явдггүй байж болно заяа. Удахгүй хэдэн зуун мянган дагчтай болно. Нэгд өдрөөс тэр албан ёсоор бүртгэлээ дээцэг бардамт гараад ирэхээр линкүүдээ ямарсан сошиалаар явуулаад хэвлэлийн багаар тэр 2-3 хэвлэлүүдийн байгаас гуй. Над мөнгө байхгүй үнэнгээд хэлээ. Нэг 10 минут юм 15 минут нийс Улаанбаатарын бүтээн байгууллагыг дэмжиж ингээд нэг дээцэг бардамтанд албан ёсоор сууршилсан байгаа шүү гэдээ ингээд нэг сошиал цацаад өгөөч гэж гуйна. Өөр яах вэ? Миний фэйсбүүк найзуудаас би хэлээд байгаа пэйж найзуудаасаа та нар маань завтай хин нэг нь ингээ бүгдээрээ цугулжгаад нэрээ 50 60-уулаа цугулжгаад бүгдээрээ уулзгаад Жанжисгодын талбай дээр уулзаад хаач заавал талбайг шаардлага байхгүй. Бид заавал талбай дээр гарч олонний анхаарал татах шаардлага байхгүй. Бид хаач уулзтааж болно бүгдээрээ ярьжгаад нэг гадаа сайхан суужгаад ярилцжгаад бүгдээрээ дэвтэр цаасаа балаа бариад тал тийшээ явхад 50 60-уулаа өдөрт явхад өдөрт нэрээ 100 мянган иргэн гар үсэг бол ямар ч асуудалгүй зурнад би итгэл найдар өндөр байгаа. Угаасаа зурна. Угаасаа нийслэл энэ зам бол бүтээн байгуулалт асар хэрэгтэй. Өшөөж олон бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Бүтээн байгуулалт хийжээж энэ улс орон сайхан болноо то бүтээн байгуулалт байхгүйгээр алсын хараа бодлого байхгүйгээр улс орон дээшээ явахгүй. Угаасаа хэзээ ч явахгүй. Би та бүгдээс гуйж байна. Би ямар нэгэн хандив гуугаагүй. Би ямар нэгэн дансаа тавиагүй. Тийм үү? Ямар нэгэн танаас хандив гуугаагүй. Над ямар нэгэн бодолд гоё зарах шаардлага байхгүй. Зүгээр сайхан яг жирийн иргэдээсээ бид нар тал талаасаа Улаанбаатарт байгаа иргэд маань тал талаасаа уулзчаад бүгдээрээ хаана олцгоо одоо хамаагүй Ялтын талбайдаа ч юм уу Тэнгистээр ч юм уу одоо Ялтын талбай ч юм уу талбай дээр ч юм уу хаан ч хамаагүй уулзчаад бүгдээрээ яг энэ нийс Улаанбаатар хотынхоо төлөө нэг 10 өдөр явж байгаа гэдэг би уриалаад байгаа юм. 10 өдөр явчих. Бидэнд ямар нэгэн дэмжлэг хэрэггүй. Бид яг өөрсдөө яг ард түмний иргэдийн дундаас бид нар өөрсдөө яг яваад нэг 50-60 сайхан залуучууд байхад өнөөдөр юу байсан юм бэ? Нийс Улаанбаатарыг тойроод явъя л да. Зах худалдааны дөвүүд дээр өдөр орой шинэгүй ингээд явъя л да. Бид өдөрт 10-15 мянган иргэний гараас суруулж бодож байгаа хангалттай. 2 сая Улаанбаатарын иргэнд 2 сая иргэд амьдардаг хотод 100 мянган иргэний гар үсэг цуглахгүй байх хэзээч байхгүй. Одоо огцор хамгаалчууд чи яах вэ? Талбай дээр 50-60 хүн байнгын жагсаал одоо 2 хэв мэдээллийн байга нүүрөөс рекордын 2 сэтгүүлч сайд өдөр шинэгүй манаад сошиалор сэвээд тэгээ сошиалор тараадууд нь хэдэн 100 мянган хаягнаас яваад 32 сая иргэнд үдсэлэл ингэж явж байна. Тэгэхэд дөнгөж 33-40 мянган иргэний гараас сугалж байгаа. Энэ тэгэхээр шудраг ёсоо. Энэ тэгээ шудраг уу? 32 сая иргэнд нэрээ иргэн Гантамарын энэ нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг дэмжиж 100 мянган иргэний гараас сугалуулъя гэдэг ингээд нэг 3-4 сая иргэнтэй хүрэхээр хэмжээний фэйсбүүкээр миний лайк, миний лайв хүрдэг бол нэрээ нэг өдрийн дотор 100 мянган иргэн гараас зурна шүү. Хангалттай зурна. Ойлгомжтой байгаас ямар локер 32 сая иргэн дагсан тоогоор үдсэн байна гэж байгаа. 500 гаруй мянган
коммент тийм үү видео ирээл явсан байна гэж. Тэгэхэд 40 мянган иргэн гараас зурж байна гэхээр энэ ямар өчтэй. Энэ тэгэхээр тийм нийс Улаанбаатар иргэд бүгдээрээ дэмжиж байгаа юм огтосоо байхгүй шүү дээ. Энэ мос огцор гамханчуудын сүнслүүдийн ярьж байгааг та сонсоорой. Нийс Улаанбаатар хотын 5 иргэний 4 нь энэ хурдын замыг эсэргүүцэж байгаа хуцж байгаа юм да. Энэ усууд чи яах? Энэ усуудыг хамгаалж бүхэн усууд чинь бүгдээрээ туулын иргэдээр хаавстай, хотхонтой, таавантай баяжуу дэмчин. Би хэлээд байгаа эр хүний дотор эмээлтэй хазаартамаар багтдгийн шүү. За ёо. Та нар юм болгоныг сошиалаар хар пиараар нухчин дараад явнагуд амжихгүй шүү. Ганц тайчин ганцаарддаггүй юм заяа. Ойлгож байна уу? Иргэн гандамар өөдөө цор ганцаараа байна. Магадгүй маргааш нөгөөдөөс миний пэйж аягаас найзууд маань орж ирээд 40 50 60 болчихно бид нэр заяа. Бид энэ улс их орныхоо төлөө бүтээн байгуулалтын төлөө сайн сайхны төлөө явах үнэхээр энэ чин сэтгэлдээ ирмэслээ иргэд бид нийлээд явах хэрэгтэй. Бидний сэтгэл хэвэл бүх юм болно угаасаа. Ойлгомжтой. Тэгээ маш олон Facebook найзууд маань ингээд дэмжиж байна. Ойлгож байна. Маш олон иргэд над руу хувь чат бичиж байна. За ингээд хаан зурх вэ? Хурдан хэлүүлээч. Яаж зурж байна? Линк байна өгөөд явуулж байна. Линк нь яг одоогийн байдлаар алга. Би тайлбарж хэлж байгаа. Алга байхгүй байна. Ямарсан 5 дахь өдөр албан ёсоор бүртгэсэн гэдээ гарч ирсэн. Тийм учраас энэ ажлын 3 өдрөөр 1 дахь өдрөөс гараад ирэх бах. Тэгэхээр линкээ тавиад явна. Тэрнээс гадна надад өдөр 50 60 найз хэрэгтэй байна. 50 60 иргэд иргэн гандамөртөө нэгдээд бид нэг 10 өдөр явмаар байна. Магадгүй 15 өдөр явмаар байна. Нийс Улаанбаатарын иргэд яг үнэхээр нэрээ энэ хурдны зам гэдэг юм хэрэгтэй юм уу? Яг энэ түвшил гэдэг мангасаас салах нь зөв юм уу, үгүй юм уу гэдгийг бид гарын үсгээ цуглуулад өгчин. Энэ гөлөг мөлийг бол одоо над чи том задрыг хаана харсан болоо энэ гөлөг. Энэ зөрөх дотор хийж өгнө нэг гөлөг. Баяртай. Тав 10 хүний нүд гарч ирэнгүү тороолууд нь өгч байгаа юм чинь 2 300 нүд гараад ирэх юм бол бөө юм болох юм надад чинь баг барьж итэн нэрээ. За дэмжиж байгаа найзууд маань 3 групп шеэрлээд өгөөч. Одоолоо болъё тэхөө. Манайхаа. Одоолоо болъё. Яг намайг хилдгий. Уудагчин тороол гэдэг өнөө. Уудагчин би ард түмний тий улны тороол. Үнэхээр улны тороолыг нэр авсан шүү дээ. Энэ сошиал баячуудаас яг би улны тороолж байна уу? Юу ч вэ хамаагүй хамгийн гол нь үзэл бодолтой үнэнч хамгийн гол нь нийс Улаанбаатарын бүтээн байгуулалт явах ёстой. Явах ёстой. Энэ Монгол улсын ерөнхий сайд Нэм улсын учирд 100 мянган иргэдийн гарын үсэг бариад очих өдөр тун удахгүй ирнэ гэдэгт би найдаж байгаа. Тун удахгүй 100 мянган гарын үсэг аваад иргэн гандамар яваад очино. Нэг удахгүй яваад очино. Ямар ч эрүүл хүний лого та нар бодолтой 32 сая хүнд хүрсэн давхарсан тоогоор хүрсэн байна гэж байна. Тэгэхэд 40 мянган иргэний гарын үсэг суулж байгаа. Тийм үү? Тэгэхээр тэр усуудын ярьж байгаа яриа ямар ч авцалтай байхгүй байхгүй юу? Улаанбаатар хотын нийс Улаанбаатар хотын 2 сая иргэний 5 иргэний 4 нь баг хурдны замыг дэмжихгүй байгаа. Гол усгүй болчихно гинэ. Битгий худлах хуц та нар. Та нар гол усаа хайрлаад явах хэмжээний усууд та нар мөн үү? Та нар гол усаа хайрлаад явах усууд биш дээ. Тэг шүүдэд цэцэг шилүү юу ч гэдэг нэг эмэгтэй өөрийгөө би баг л энэ хотоос гарахтаа баг дуулынхаа усыг уугаад явдаг мовдаг гэд битгий худлаа наа заяа. Та нар бол яг энэ жагсгаа усаа туулах голын маань уснаас өстой уух бата үнэрсчгүй усаж сэжиглээд би харин туул голынхаа усанд очорохоор усаасаа балгаж толгой төрхөндөө хүргэж тийм үү. Хямртаа хүргэдэг. Ойлгомжтой байгаа ч тийм. Жасаалын зохион байгуулалтын усаж үүх төгтөө усаад байгаа ч тийм. Тэр нөгөө ингэж байгаа нь мөнх өрдөнгөд алтны инжээ алтан дээр байдаг инжээ гэж. За яг хүн яаж явж болно? Хүн амьдралын төлөө юу хийж болно? Хулгай хийж хол дэлэхгүй явж болж байна. Тэгвэл өөрийгөө анх танилцуулалтаа бид ингээд жирийн иргэд бид нар ингээд гарч эвлэлтэн нэгд тэмцэж байна гэж ярьсан. Тэгсэн дараа нь яасан байх нь өгвөл альсан намын үндэсний бодлогын орооны гишүүн болж хувирсан. Эцэстээ ийм л болсон. Ерөөсөө бол дандаа нэг ийм үлгэрийн далаа шиг усууд гарч ирээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу?
Оюун гэрэл өөрөө хаавастай таавантай. Улсын хурлын зэнгүүний аав нь маш том барилгын хотгон тааван барьж гисэн. Туулгын зам дагуу. Энэ усуудын одоо ашиг санал хөндөгдөд ирэхэд наадад чинь үхэлдэн хаталтан тэмцэж байгаа шүү. Өөр юм бол байхгүй шүү дээ. Ажил 3 улстай эмчс компани ажил туулын одоо зам дагуу ажил том төсөл мега төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм уу? Тэрд нь гай татдаг учаад байгаа юм уу? Яач вэ? Тим амархан та нар ялан дийлэхгүй заа юу. Тим амархан ялан дийлэхгүй. Одоо би энэ лайвээр ирээл оруулчих. Нийс Улаанбаатар амьдарч ирж байгаа иргэдийг яг эргэн ганц мөртөө нэгдгийн өглөө 12 цагаас бүгдээрээ товолжгаад хаан ч хамаагүй 60 70-уулаа цуглуулад 100 200 цуглуулад бүр сайн штэ. Бүгдээрээ дэвтэр балцаасаа бариад бүгдээрээ сайхан язаатал явъя л да нийслэрээ тийм үү. Бидэнд ямар ч тийм жагсаал цуглаан лооцсон бариад янз бүргээд попродох шаардлага ерөөсөө байхгүй. Дор дорноо бүгдээрээ балцаасаа бариад дор дорноо бүгдээр яваад зах худалдааны дэв төгжиж байгаа машины жолооч нар тийм үү. Энд тэнд явж байгаа иргэд залуучууд бүгднгээр зориулаад явахад буруутах юм байхгүй юу? Уулын зүгээр. Тал талаас нь авчгийг явахаар авч үзэх хэрэгтэй. Аливаа юмыг бүх юмыг муухарлаад бүх юмыг хүчнээд байж болохгүй. Угаасаа. Өнөөдөр нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтанд маш их ажил хийсэн Нямбатар гэж би боддгийн дотроо. За миний өөрийн үзэл бодол. Надад үзэл бодолтой маш олон иргэд байгаа. Зөвхөн Нямбатар дургуй улс очно түүз мүүз нэ тэрэгээд янз янзын яриад байгаа улсууд түүсний аваач нь даварцсан 10 сая төгрөг өгсөн юм бэ нөхөн юу гэх тийм үү. Тэгэнгүүт 10 сая хэд хоног амьдрах гээд. Тэр 10 сая хэд хоног 10 саяар бол маш олон хоног амьдрнаа. Ядарсан иргэд бол маш олон хоног амьдрна. Гүн нэрээ стабур. Араа дэндүү байгаа шүү нэрээ үнэхээр нэрээ. Дэндүүд үнэхээр дэндүү гэж та нэрээ. За манайхаа 3 шийдэл өчгөө манайхаа. Тэхөө. Зүгээр бид нар 30 50 болохоор наа тороолууч орж ирээд зүгээр дайраад барьж идэн надад амьдаар та нар харцгаа. Танд би тороолдог хүмүүс ямар муухай байдгийг энэ муусан заван энэ муусан навшнууд энэ муусан хаавс тааван эзэд ямар амар хүчтэйг харуулах гэдэг шүү дээ амин гол нь. Нийс Улаанбаатарт бүтээн байгуулалтаа болоод хоёр сайхан түжилдэггүй болоод ингээд явуулах сайн л байж тээ уулын зүгээр муу юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тийм биз дээ уулын. Манайхаа юу гэж бодож байгаа? Ер нь жирийн иргэд бол энэ туулын хурдын замыг асар дэмжиж байгаа хамгийн гол нь бид эвлэлтэн нэгдэж чадахгүй байгаад шалтгаан нь энэ ялгаж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр би одоо нэг лайвныхаа дараа ирээл оруулчих. Нийс Улаанбаатарын иргэдэд хуриалаад эргэн ганц нөмөртэй нэг өдрийн 12 цагаас одоо бүгдээрээ заавал Жанжис голын талбай гэд хэрэггүй яах юм? Заавал тэгж явах ямар шаардлагатай? Бид хаанч уулзч болно. Бид хаанч хамаагүй уулзч ярилцчихад бид Монгол улсын үндсэн хуулийн заалтай үг үзэл болоод чөлөөлөх эрхтэй. Үндсэн хуулийн заалтай. Бид нийлж гад бүгдээрээ тал дишнээ яваад хариуцлага цуглуулцгаая. Яаж Монгол улсын нийс Улаанбаатарын иргэд яруу додоор энэ хөгжил зэсгэлт хэрэгтэй юм бэ гэдгийг зурхыг бид харуулах ёстой байхгүй юу? Уулна. Үнэхээр. Тэгээ бүгдээрээ 100 мянган эвдийн гаргаж цуглуулахаараа бүгдээрээ зогсоод харин ёстой хэв мэдээлийн байгууллагын дуудажгаад бүгдээрээ ялцгаа хойд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлээд бүгдээрээ Монгол улсын ерөнхий сайд юм усрын учралд улсын хурлын гишүүн болгонд хандаж бараг хүсэл өгсөн ч бид нэр болж байна. Болохгүй юм ерөөсөө байхгүй. 126 хүний нэртэй хаягдаад өгнө. Тэндээс мэдээдийн баян маажа мэтийн МСС-ийн небичүүдийн гар хөдөд дургуусах байх. Тэнд бас нэг ард түмний төлөөлөгсөн 126 улсын хурлын гишүүн сууж байгаа. Надад тэр Үнэн бар зүүн намын дарга тэр Отгонбаатар гэдэг лагаа шиг худлаа ярих сонирхол байдгүй. Попрох хэрэггүй би худлаа ярьж яах юм? Тэд маш олон ахмадууд цугулсан итгэл үнсрээ цугулсан. Энэ улсын хурлын тараа нь хавилсар тооцно асар том жагсаал гээд хошгорол яваад очсон чи сүүлийн засгийн голоож хувирал. Дараа нь суглаа болж хувирал ингээд өнгөрсөн штэ. Ингээд нохон жогорхоо болсон штэ. Тэр хүмүүсийн надад хүч байхгүй, тэр хүмүүсийн надад тийм PR баг надад байхгүй.
Зөвхөн ард түмнээсээ бүрдсэн пиар багтаа бай гэдэг. Ягаад гэвэл жинхэнэ жирийн иргэд бид нар тал талаасаа ирээд залуучууд маань ирвэл маш сайн байна. Маш ямар цалин хөлс байхгүй, ган думрахт нь юу ч байхгүй. Үнэнгээ л хэлээ. Хамгийн гол нь нийс Улаанбаатар хотынхаа бүтээн байгуулалтанд яваасаа гэдэг төлөө дэмждэг иргэд иргэн ган думртай хувь чатар ороод ирчихээ. Бүгдээр нэгдээ л та тэхүү. Одоогийн байдлаар хоёр залуу над руу ирсэн байгаа. Бэлэн байгаа шүү, хаа цуглаад яваад очно гэж байгаа. Ямар ч нэг өдрийн дээр ажлын нэг өдөр дээд цэг парламентд албан ёсоор бүртгээд ингээд 31 хугацаанд явдаг юм байлээ. Ингээд явах болохт нь бид нар ямар ч гэсэн 10 хэдүүлээ нийлж гад 40 50-д уул нь 50 залуу ирээд бид нар 5 тишэл явхад нэрэ нэг иргэн өдөрт 1500 иргэний гараас цуглах би найдаж байгаа. Угаасаа л иргэд зурна, угаасаа дэмжин штэ. Энэ 5 хавны 5-ны эзэд энэ туулын бургасыг хятад том хаусраа том хашаалаа барьсан баячууд эсгүүцээд байгаа штэ. Тийм биз дээ. Яг үнэн нь бол энэ штэ. Дэмжээрээ намайг үнэхээр нэрэ гууж үнэхээр. Над бол ямар ч тийм би эсэст би үнэнгээ л хэлсэн. Яг сайхан 50 60 залуучууд бид нар цугуулжаад баг олжгаад бүгдээрээ голгид л явъя л та. Тэгэхүү гууж байна. Энэ янзаараа явах юм бол нийс Улаанбаатарт удахгүй тэг зогсолт болно. Эргэлзээ байхгүй болно шүү дээ. Энэ янзаараа одоо ахаад нэг жил явах юм бол энэ бүр тэг зогсолттой орно. Хаашаач хөдөлгөөнгөө болно. Би бол үнэхээр яг ганцхан үнэн л хэлж байгаа. Бүгдээрээ гоё нэг зүг тишэл явцгаая бүгдээрээ. Тийм үү? Энэ Монгол улсын ерөнхий сайд Нэм улсын учрал өөрөөс би зоригтой шудрах юм байна. Ард түмний гомд санал маш их ирж байна. Иргэдийн гомд ирж байна. Тийм үү? Ийм тийм байна гэд ингээ яриад байгаа. Жигэн жирийн иргэд борг амьдралтай бид нар тийм үү? Улныхын бид нар яваад 100 мянган иргэний гараасаа цуглуулъя гэж байгаа. Улныхын бид нар яваад 100 мянган гараас намайг угаасаа улны торол гэд нэрлэлсэн. Наад очоо. Үнэн улных би баян шиг нийтийн байранд амьдрал жоохон ядовтор. Үнэнгээ л хэлжээ. Тэ. Гэтэ би худлаач хулгай хийхгүй. Би янз бүрийн би энэ төсөл нь хэрэгжээд явахаар би энэ усудаас чигшүс ч хордоогүй. Надад шаардлага байхгүй. Тийм учраас яг жилийн иргэдэрээ бид нар цугуулжгаад бүгдээрээ язаат нэг 10 өдөр явъя л да. Залуусаа залуус маань ажлаа зогсуулаад гэр орондоо амарч байгаа настан буурал хин ч хамаагүй бүгдээрээ би тэгж одоо тэгээд хэдэг хөгшил иргээл маний суглаад явангууд их байх л да. Хэдэн хорооны хэдэг хөгшил эмгөө өвгөө явж байгаа доромжлох байх. Хамгийн гол нь үрдүн ямар вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Үрдүн. Өнөөдөр сошиал ертөнцид дуучин амархуу тэр нэг ховдын нөхөр цэцларгаа ордож ихдээ тэр хоёрыг хэрүүл явж байна. Хэдэн 100 мянгуулаа үдчих чинь хэдэн дугаараа үдчих чинь. Тэгээ н олны дагаач мундгууч боо шаг гэж явж байна. Ерөөсөө манад ягаад гэвэл үнэн зөв байж чадахгүй байхаар тархиа угаалаад байхаар ингэж байгаа байхгүй юу? Яг өтөө би хэлж штэ. Олон 100 мянган дагагчтай олны танд одоо ч өнөөдөр гидсэн өсөөгөө байгаач ядраагүй байгаа учраас ард түмнийхээ амьдрал энэ улсын амьдрал санаа зовхгүй байгаа. Гэтэ нэг удаа насгүй надчаа. Өнөөдөр мах 1 кг нь 40 мянга хүрлээ өгөх юм ах. Хоньны мах 26 мянга хүрлээ. Гидс 40 мянга хүрлээ. Амьдрал үнэхээр бүрхэг байгаа штэ. Өнөөдөр ингээд литр бензин хотод А92 бензин 2590 байна. Хөдөө орнод 2720 болчихсон байгаа. Ийм амир үнийн дарамт нь өсчихсөн. Аимшигтай нэг нь бид нар амжилт байгаа штэ. Монгол улсын иргэд хунагийн өрсгөөр Монгол улсын иргэд мах хүрлтэйгээ байвал өсөхгүй амьдрнаа гэж байгаа. А тэр нь ортоо хөг боловч сайхан амьдрмаар штэ. Хин мах хүрлтэй хин чикен пицца дэдгий. Бүгд л адилхан чикен пиццэн захиалж идмээр штэ уулна. Энийг мангсын зургийг удаад гань бөөрхийн нэг мө уурдаад зургийг удаад мө тороод бол гараарай ч юм уу заяа. Чи нэг юм бичил шаан би бодлого татахын авч минь ой. Ядарсан ч гэсэн Монголын ард түмнээ битгий доромжилтаа та нар тхөө. Бид ядарч байна. Үнэхээр өөс сангаж байна. Амьдрал хэцүү байна. Бүх юм хүнд байгаа штэ. Миний энэ дүүнер маань зэнзэн үеийн залуу дүүнер маань ойлгооч та нар нарыгаа. Энэ нийслэл Улаанбаатар хотыг хөгжих ёстой. Энэ Монгол улс хөгжих ёстой. Энэ сошиалор нь энэ Монгол ардын намын бүлгэлийн хоорондын зодоо болчихсон. Бүр хөл толгоогоо олохоо болчихсон. Сандал зуудын төлөө алдцаад байж байгаа. Голоос нь ашиг онжоо амжиг хайж байгаа нэг нам нь арчсан нам сэр хүчин болсон.
42 судалтай альцсан ашиг онжи хайгаад болжгүй 2027 онд альцсан намаас эрхийж тавьчихсан 28 онд давуу олон улсыг урд ингэж төр засгаа барьчихсан гэсэн сандал суудлын төлөө шунлын дэмүүд бол хизээж ард түмний төлөө юу ч хийхгүй. Юу ч хийхгүй. За манайха нэг ширлээд өгөөч манайха. Би ширэл гойд намайг гойдч ингээд оромжт юм уу яг гоо. Тэд оромжлж илэг. Хүнд муу хэлүүлээд ад үзүүлээд одоо ад үзүүлээд явж байгаас яг үнэн юмны төлөө явж байгаа юм чинь. Өнөөдөр Монголын ард түмэнд 60 зуулхнаа нэгдэж чадахгүй болтлоо бид нар ийм хол хөндөй байна гэдэг бол уйдгартай. Үнэхээр уйдгартай. 60-70 сайхан залуучууд эвлэлтэн нэгдэл бид нар хамтаа ганд мөр ахтайгаа гарын үсэг цуглуулад яваад бид нар 100 мянган эдийн гарын цуглуулад улсын их хурлын чуулганд хилцүүлэх хэрэгтэй. Хуулинд заасан. Та манайха нэг ширэлсэн юм уу? 8 өдрийн өдөр ширлээд өгөөч манайха. Энэ гол одоо хин хинбэ гэдэг мэддэхгүй л байгаа улсууд. Ерөөсө наран туул зах хар орон зодолтооны төв одоо саандэ оролдын эзэ марту том худалдааны төв тийм үстэй хотын төв замаараа цуглуулад зуруулаад явсан ч гэдэг болохгүй юм байхгүй байхгүй юу? Дээцэг парламентад аль бисээр явахаар өдөө орон нутаг ажилтай төрөлтэй завгүй байгаа иргэд маань линкээр ороод гарын үсгээр зурчих нь бид өөрснөө бас яваад цуглуулчихна. Тийм үү? Яг нийс Улаанбаатар тэгээд иргэд энэ цэцгэлд энэ бүтээн байгуулалтыг дэмжиж гинэ үгүй юу гэдгийг дүн тавигдах гээд байгаа байхгүй тэгээ би хэлж байгаа шүү дээ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтнаа. Үнэнгээ л хэлж байгаа. Одоо хамаа байхгүй би хажууд нэг мэдээгээ хардаг нэг хожоо уцад энийг нэг 300 мянган ламбард нь тавьж хамаагүй цуг юу иргэдээ нэг арц марцсан аваад өгөөд ингээд хамт явжээ гэж бодож байгаа. Ядаж нэг өдөрт 2 уушиж увтгаа аваад. За манайха сайхан амарцгаараа яхан дүүсээ. Би рэл оруулж, рэл нь илүү олоонд үрдгээ. Ирэл оруулаад тийм ээ. Ямар ч жагсаал цуглаанд өрөөлөггүй. Тийм биз дээ. Зөвхөн нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг дэмжиж ингээд хамтдаа гарын үсэг зуруулаад ингээд явхад туслах залуучууд иргэд байвал нэгдъя л гэж байгаа. Би энийг ямар ч рэлээр оолчих манайха. Рэлээр илүү олон хүнд үрдэг юм билээ. Богинохон болохоор. За юм биш юм манайха.